1942 он Дэлхийн 2 дугаар дайны үе манай гол дүр Жилия нацистуудад баригдан явж байгаар кино хэлдэг. Замдаа тэрээр нэгэн еврей залуутай танилцсан. Сэндвич номоор солино. Je te donne ça, et tu me donnes ton sandwich. C'est une première édition, ça. Allez. Merci. Удалгүй нацистууд зорьсон газартаа ирэн еврейчүүдийг машинаас буулгах бөгөөд цэрүүд тэдний хэд хуваар Жилия Персон гэдгээ хэлэн өнөөх номоо харуулж өшөөлгүй нь. Ich bin kein Jude. Ich bin Perser. Ist das deins? Харин азар Ахмад Персүүдийг барьсан хүнд шагнал амссан байсан тул Жилия буудуулгүй тэднийг дагж явдаг. Ингээд цэргүүд түүнийг хориглагаар тавьчихсан дарагтайгаа уулзуулахар болно. Тэд Жилийг өрөөнд оруулахад Ахмад Кох Персон мөсгийн шалхаар түүнээс хэдэн зүйл асуудаг. Du bist Perser. Mein Vater ist Perser und meine Mutter Belgierin. Du heißt Reza. Одооноос тэрээр Резаг их нэртэй болж асуултанд нь хариулж дуусгаад Кох номны хэсгээс уншиж өгөхийг шаарддагч. Реза уншиж бич мэдэхгүйгээд Персээр өгүүлбэр хэлснээр Ахмад Кох ёжтой нэмсэглэн хэрвээ өөрийн хуурсан байвал шууд буудах болно. Харин үнэ ярьсан байвал маш азтай байна гэж галтгоонд ажиллуулж түүнэр Персил заалуулахар болдог. Ингээд маргааш өглөө нь Реза хоригдлуудтай хамт ажиллах үедээ хилээд автсаар тэр амьд үлдэхийн тулд Персүг зохиосоор аргагүй байлаа. Ахмад Кох дайн дуусны дараа Иранд очиж өөрийн хоолны газраа нэхийг хүсэж байгаа тул түүнэр өдөрт 4 шинэ үг заалгуулга хэлэн хоолтой холбоотойгоор хичээлээ эхлүүлнэ. Restaurant. Unorden, Brot, Raj. Шөнө дунд Реза орон дотроо үгээд автах ба. Маргааш нь Ахмад Кохыг үгээ цайжилж байх үед ахлах түрүүч Макс өрөөнд нь орж ирэн Резаг худлаа ярьж байгаа гэж бодож байв. Макс түүний гаднах байдал царай төрх бүр үнэн хүртэл еврей хүнтэй адилхан байгааг хэлэхэд Ахмад Кох түрүүчэд эргэлзэн намайг тэнэг гэж бодоо юу? Мэдэхгүй зүйлийн талаар бити ярьж байх хэмээн гарахыг тушаадаг. Өглөө нь Ахмад Кох нарийн бичгээ үүргээсэн чөлөөж оронд нь Резаг ажиллуулахар шийдэх бөгөөд Perser. тэрэ түүнийг шалахаар Персил рүү орчуулах 40-г бичиж өгөн орой гэхэд цээжилсэн байх үүрэг өгнө. Энэ хооронд Элса ажиллаа авч үлдэхээр Персиг зайлуулж өгөхийг хүснээр ахлах түрүүч Макс Резаг дагуулan орой зүгтэг тушаадаг. Гэтэл ойг битүүминжүүлсэн байсан тул түнд буцаас урзан үлдээгүй байлаа. Реза Францрын хэлснээр байдлыг үүрхээс өмнө хориглагаар руу буцаж ингээд орой олноор Ахмад Кох түнд шинэ хоригдлуудын нэрийг тэмдэглэх ажил өгөн дараа нь орчуулсан 40-г шалахаар болно. Цаг тулсан хэцүү үед түнд үг зохиох боломжгүй мэт санагдж байсан ч нэрнүүдийг ашиглах гайхалтай санаадурдаг. Nein, Mark. Удалгүй Ахмад Кохыг шалгалтаа эхлүүлэхэд Реза зохиосон үгээ харж уншина. Nein. Ma. Tot. Ax. Klein. Rich. Ахмад түүнийг гадарлалгүй зүгээр явуулж Реза хоригдлуудыг хооллонгоо үгээд автсаар өдөр хоногуд харавсан сум шиг л өнгөрч байлаа. Нэг өдөр хорондоо Ахмадыг Персил сурч байгааг нь мэдэн энэ амралтын өдрүүдэд удирдлагуудтай хамт салхинд гарахаар түүнд хоолнд бэлдэх ажил өгснөөр Ахмад Кохт шинэ үг сурах цаг гардаг. Ингээд Ахмад Резагаас хоолтой хамааралгүй өгнөд асууж эхэлнэ. Was heißt Liebe in Farsi? Unai. Амралтын өдөр Кох удирдлагуудад зоог бэлдсэн байх бөгөөд хоолны өөр тэрээр Резагаас мод гих үгийг Персээр юу гэж хэлдэг асуухад Реза талах гих үгийг хэлснээр Ахмад битгий худлаа яар гэж түүнийг зоодхон тэр. Инхүү үгийн алдаанаас болж Реза Ахмадад шийтгүүлэхээр болно. Ахмад шүүсийн шахахаар чулуун дээр ажиллах ба. Харалцагч Макс Ахмадын тушаалаар Резагийн ясын цайдал ажиллуулан өгтөл нь зодож нүддэг. Удалгүй хориглагаарт Кох Резаг халуурч дэмэрх үедээ Персилээр ярьж байхын сонсон түүнийг эмнэлэг твтүүлгээр шийдэж тэрэ тогсны дагуу Макст Лазтай хоол нэг шил дарс өгөн сайн ажилласан гэв.
Маргааш нь Резаг ухаан ороход эмч түүнийг шөнө ямар хэлээр орилсныг асуухад Реза өөрхөн зохиосон Персил болохыг хэлэх бөгөөд ингээд хэд хоногийн дараа Ахмад Кох Резаг дуудан өнгөрсөн үйл явдлыг мартах хэмээн өөрийн нууцлсны хариуд хувцснаасаа өгч үг цээжлэх хичээлээ үргэлжлүүлдэг. So, Ratsch und Baum. Хугацаа өнгөрхийн хэрээр Ахмад Кохын үеийн баялаг нэмэгдэж асуултанд нь хариулж чадж байлаа. El Shuravau Ante. Sie starb, als sie 3 Jahre alt war. Il Marcel ici. Ici Gerax. Schergel. Үүний дараа тэрээр Резаг маргаашнаас Перм руу явуулахаар болон хэд хоногоос буцааж авчирна гээд хоригдлуудыг Польш руу нүүлгэн шилжүүлэх тушаал гарсныг хэлээд амжина. Ингээд тухайн оройн хоригдлууд тэднийг шилжүүлэх 100 яриг сонссон байдаг. Реза бүх учрыг мэдж байсан ч юу ч хийж чадахгүй тул унтаж амрах бөгөөд өглөөн түүнийг Перм руу явах үед нацистууд еврейчүүдийг нэг нэгээр нь хороож эхэлнэ. Резаг хүн хөдөлмөр хийж байх хооронд Ахмад харалзаж Элсаг хоригдлуудын нэрийг дарж дуусаагүй байгаад уурлан хурандаг доромжилсан хэрэгт гүтгэж түүнийг найзтай хамт дайны талбар руу илгээхээр олжээ. Харалзаж Элса үүргээ биелүүлж чадалгүй хэдэн удаа алдаа гаргасан тул зохих шийдвэрлээ авч байгаа нь энэ юм. Хэд хоногийн дараа Резаг буцаж ирэхэд хориглагаар анир чимээгүй бүх хоригдлууд алга болсон байв. Тэр газар эвдчихвээ хүүхэлтэйний нэрийг авч Авив гэх нэрээр шинэ үг бүтээх энэ үед харалзагчид Польш руу шилжүүлэх ёстой байсан бүх хоригдлуудыг хөнөөж шатах цуух руу илгээдэг. Ингээд нэгэн өдөр Реза шинэ хоригдлуудыг хоолонгоо нэрнүүдийг ашиглан үг бүтээн. Bram. Bram. Hoffnung. Robert. Bertol. Hunger. Тэр хориг лагрын бичиг баримтыг хариуцаж Ахмадад багшилсаар удалгүй хорих байранд Реза шинээр ирсэн Итали ах дүүстэй танилцаж яагаад энд байгаа тайлбарладаг. Маргааш нь хоригдлуудыг цас цэвэрлэх бээр ах нь хэлгүүдүүгээ хамгаалахаар харалзагчдад хэрцгээр зоодуулах ба энэ бүхнийг харж буй Резагийн сэтгэл тавгуурч нацистуудыг дотор үзэн ядж байв. Өдөр нь Ахмад Кох Персилээр бичсэн шүлгээ цээжээр уншиж түүнийг хоолоор дайлдагч. Реза ластай махын нийтлгүй ах дүү хоёрт нууцаар өгдөг. Ахан дүүгээ амьд мэд авчирна гэж ээжтэй амласан тул хийсэн зүйлд нь чин сэтгэлээсээ талархах бөгөөд урьдын адил хоригдлууд чулуун дээр ажиллан өдөр хоногуд нэгэн хэвийн үргэлжилсээр байлаа. Гэтэл нэгэн орой байдлыг өөрч Резагийн хувьд бүх юм оронгороо иргэдэг. Nicht gesehen ist er Perser, glaube ich. Sie machen Witze. Макс шинээр ирсэн хоригдлууд дундаас Персон олсноор Резаг үнэ ярьж байгаа хэсгийн шалах боломж гарч ирнэ. Макс түүнийг дагуулan Перс зэрэгтэй уулзуулах гэдэгч залуу аль хэдийн хэн нэгэнд алуулсан байдаг. Макс хоолойг нь боохын үед ах дүүс Резаг аврахаар залуу хөнөөсөн гэж үннээ хэлэхэд Макс ахын шууд буудхан тэр. Энэ хооронд Ахмад удирдлагуудтай хамт найрлан цогцсон тэрээр өчтөр юу болсныг сонсноо хэлэн Перс залуугийн үхэлд харамсаж тэрээр дүүхийн талаар ярих бөгөөд түүнийг нацист намд нэгдсэний дараа дүү нь асуудалд орж Иран руу зугтсан байна. Яг үнэндээ Кох Истранэхэр биш харин сургаггүй болсон дүүгээ олж уулзахаар түүнэр Персил заалгуулж байгаа юм. Резаг айхаас залхаж байгааг мэдсэн тэрээр түнд юу ч тохиолдохгүй гэдэгт 20 лаазтай махаар мөрийдсэн. Оройн өчтөрийн үйл явдлаас олж Реза өөрхөн төлөө амиа өгсөн ахын хүслийг биелүүлэхээр дүүд нь хувцас өмсүүлж түүнийг өөрийнхөө оронд Перм руу явуулдаг. Удалгүй Резаг харсан ахлах эслэгч түүнийг Ахмадад хэлэхэд Кох Резаг аврахаар хоригдлуудын яраасгүй залууг авч явах гэтэл Herr Hauptsturmführer! Herr Hauptsturmführer! Das ist nicht möglich, die Listen sind... Ахмад хурандагийн тушаалыг зөрчин Резаг дагуулan хэн түүний оронд Перм руу явсныг асуудаг. Хэлгүй Итали залуу гэдгийг мэдсэн Ахмад түүнийг хүнд чирэггүй хоригдлын төлөө буудуулах гэж байсан дуурлан өөрийгөө тэдэн шиг алуурчин биш гэв. Ингээд хэдэн сар өнгөрч германчууд дайнд ялагдахад ойрхон байлаа. Зөвлөлтийн цэргүүд хориг лагерт нь тулж ирсэн тул хурандаа яралтай ухрах тушаал гарган хоригдлуудыг эхнээс нь устгаж эхэлдэг. Энэ үед Ахмад Кох Иран руу зугтахаар яралтай авчих зүйлсээ бэлдэн тэрээр Резаг дагуулan хашаанаас гарна.
Гэтэл тэдний зуутж байг харсан ахлах рууж удирдлагуудаа энэ талаар хэлдэгч. Тэд бичиг баримтуудаа шатан явахтаа бэлдэж байсан тул хэлснийг анхаарах сөхөөгүй байлаа. Удалгүй Ахмад Кох хувцас солон өмнө хэлсэн мөрийгөө биелүүлэхээр түүнийг эрх чөлөөтэй болсон гэдэг. Warum hast du mich mitgenommen? Erinnerst du dich an die Wette um die 20 Fleischkonserven? Die wollte ich nicht verlieren. Жилээ Ахмадын ачаар эрх чөлөөтэй болон ингээд Теграны шалган дээр Ахмад цагаачлах эрх авахаар түүний зааж өгсөн Персилэр асуултанд нь хариулдагч. Байцаагч нар юу гэж хэлж байгааг нь ойлгохгүй байлаа. Энэ мөчөд тэрээр зуутах гэж оролддогч тэдэнд баригддаг. Киноны төгсгөлд Америкийн тусламжийн баазад жилээ тэдэнд дэвтэр дээр тэмдэглэсэн 2840 хоригдлын нэрийг цээжээрэлэн. Michel Brizard, Luca Levi, Milan Malkovich. Эдгээр нэрнүүд өөрийн 8 үлдэхэд тусалсан гэв. Хороонд нээлттэйсэн уг кино маань Германы алдар зохиолч, найруулагч Wolfgang Kohlhaasaгийн Invention of Language гэх богино түүхээс сэтгэлдэгдэн. Нээлттэйсэн тухайн жилдээ Европын кино фестивалуудад шилдэг гадаад хэл дээрх кино, шилдэг гол дүр зэрэг олон шагналуудыг хүртжээ. Мөн кинонд гарсан хориглагаар хоригдлуудын нэрийг бодит Авшвицийн хориглагаараас санаавч хэлсэн байна. Та бүхэн маань сугаа дэмжиж лайк, subscribe харамгүй дараарай. Дараагийн киногоор уулзцгаая. Түр баяртай.